Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нөхдөс нь танд зориулан хүргэж байна. Бидний гим нүгэл үлдэж буруу зүйл хийхэд Бурхан уучлалдаг. Тэр хизээч өнгөрсөн зүйлийг сөхөж дурсдаггүй. Бурханы нэгүсэл өдөр бүр шинэ байдаг. Өдөр бүр цоо шинээр эхэлдэг. Бурханы нэгүсэл бол үнэхээр гайхалтай. Бид нэгүслээр аврагдсан, нэгүслээр амьдардаг. Би энд зогсоод Бурханы гайхамшигын талаар, түүний агуу байдлуудын талаар бүтэн өдөржин ярьж чадна. Би тийм зүйл хийхдээ ч дуртай. Хэдийгээр бидний гим нүгэл уучлагдсан ч гэсэн энэ нь асуудал болдог талаар би хуваалцах хэрэгтэй байна. Гмийн талаарх хуучны сургаал бол бидний хүн бүрт маш хэрэгтэй байгаа. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй гмийн асуудлыг хэрхэн шийдэх, гэмтэй хэрхэн тулалдах, гмийн талаар юу хийх, гм асуудал болохгүй байх талаар ярилцах болно. Гэхдээ би та бүхнийг гим хийгээд л тэгээд л уучлагдаад л гим хийгээд л уучлагдаад байхаас арай илүү их зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна. Тийм ээ, арай өөр алхам байдаг. Гим хийх, буруутгал үүрэх. Тэгэд эцэст нь уучлалыг хүлээн авах. Магадгүй хэдэн 7 хоногийн туршид буруутгалын дор шаналх байх. Тэгэхээр гим үлдэх, буруутгал мэдрэх, Бурханаас уучлалт гуйх. Тэгээд л өөр хэдэн 7 хоног буруутгалын дор зовж шаналх гэх мэт. Та нар намайг сонсож байна уу? Бидэнд зориулсан хамгийн сайн төлөвлөгөө Бурханд байгаа. Яагад гэвэл Библиэлд бид гим нүгэл дотроо үхсэн гэж хэлсэн. Тэгэхээр Бурхан гим нүглийг үзэн яддаг. Гэхдээ гимтнүүдийг эзэн хайрладаг юм. Энэ номын нэр бол Бурхан танд дуурлдаггүй. Гэхдээ Бурхан гим нүгэл дуурладаг. Бидний амьдралд байгаа гим нүгэл нь тэрний уурыг хүргэдэг. Учир нь Бурханд асуудал үүсгэдэг учраас биш, харин бидэнд асуудал үүсдэг учраас Бурхан уурладаг юм. Бурхан биднийг сайхан амьдралтай байгаасаа гэж хүсдэг. Тэр өөрийн цорын ганц хүүгээ илгээн бидний төсөөлхийн аргагүй аимшигтай үхлээр нас барж бидний амьдралын үн цэнийг төлсөн юм. Бурханы зөвхт хүү ариун нэгэн өөр дээрээ бидний бүхий л гим нүглийг авч биднийг сайхан амьдралтай болгохын төлөө бидний өмнөөс нүгэл болсон юм. Хулгайч хулгайлан, алж устгаж, сүйтгэхээр ирдэг. Харин Иесус би та нарыг бэлгсэн амьдралтай байлгахын тулд ирсэн гэж хэлсэн юм. Би Илж Паулийн хэлсэн үгэнд маш их дуртай. Би тууштай зүтгэн тэмүүлж байна. Анхааралтай сонсоорой. Филиппои номын 3 дугаар бүлэг. Миний төлөө нас орсон Иесус Христийг олохын тулд би тууштай зүтгэн тэмүүлж байна. За альвэ, энийг та нар сайн ойлгох хэрэгтэй. Би тууштай зүтгэн тэмүүлж байна. Хэрвээ та бурханлаг амьдрахыг хүсэж байгаа бол ялангуяа бидний амьдарч байгаа өнөөдрийн нийгэмд бурханлаг амьдрахыг хүсэж байгаа бол та тууштай зүтгэх хэрэгтэй. Үе үеийн номлогчд энэ л зүйлийг хэлэх байх л та. Харин би танарт юу хэлэх гээд байна вэ гэвэл дэлхий оршсон байх тэр хэрээрээ уруудан доройтож байна. Тиймээс хэдийгээр 100 жилийн өмнө ч гэсэн доройтол байсан бол өнөөдөр улам бүр доройтсоор байгаа. Бид эргэн тойрноо хүлээн зөвшөөрөх юм бол бидний хүсэж байгаа бурханлаг байдал бидэнд байх болно. Амин. Бид бусадтай адилхан урсгалаараа байж азаа үзэх хэрэггүй. Харин бид баттай зогсож утга учиртай байх хэрэгтэй. Амин. Бурхан биднээс хамгийн сайныг хүлээж авах зохистой нэгэн гэж би итгэдэг. Хагас дутуу, сул дорой, үлбийсэн, туны муутай байдлыг авах ёсгүй. Бид тохиолдлоор ямар нэгэн буруу зүйл хийхдээ азар гэмших боломжтой байдаг. Гэмшихтэй хурдан байгаарай. Тэр биднийг уучилдаг. Харин тиймэрхүү л байдлаар амьдарч байгаа бол эндэж сэтгэл хангалуун битгий байгаарай. Энийг л та нарт зөвлөж байгаа юм. Амен. Өнөөдөр би та нарыг хөдөлгөж, би дундаж амьдарч байгаадаа сэтгэл ханахгүй байна. Би бусдын л адил байгаадаа сэтгэл хангалуун биш байна. Би өөрийнхөө бүхий л амьдралд гим хийж, буруутгал мэдэрч, эцэст нь буруутгагдаж, буруутгалаас чөлөөлөгдөж, дахиад л иймэрхүү тарихт амьдарч байгаадаа сэтгэл хангалуун биш байна. Харин би ариун байдлын арай илүү өндөр түвшинд хүрэхийг хүсэж байна гэж хэлүүлэхийг хүсэж байна. Нэг зүйлийг дахиад хэлмээр байна. Ариун байдал гэдэг бол хууль дүрм заавруудыг дагаж мөрдснөөр ирдэг юм биш.
Харин ариун байдал гэдэг бол ариун сүнсээр өдөрдүүлэн амьдрахыг хэлж байгаа юм. Жинхэнэ ариун байдал нь ариун нэгэн бидний дотор амьдрах юм бол бий болно. Тэгвэл цаашид бидэнд чулуун хавтан дээр бичсэн хууль дүрм хэрэггүй болно. Дашрамт хэлэхэд хүмүүсийн зүрх сэтгэл хатуу байснаас хэтэрхий хөшүүн байдлаас л чулуун дээр сэлсэн хууль хэрэгтэй болсон юм шүү дээ. Харин Бурхан бидэнд тэрний төлөөх зөөлөн нинжин зүрх сэтгэлийг өгсөн бөгөөд өөрийнхөө хуулиудыг бидний зүрх сэтгэлд бичиж хэрэв бид хүсэх юм бол тэрний өгсөн хуулиудыг үргэлж сахихын тулд ариун сүнсийг мөн баталгаа болгож өгсөн юм. Өнөөдөр бид өөрсдөө хүсэж байгаа зүйл дээр ажиллах болно. Эндээс бид бүгдээрээ нэг зүйлтэй санал нэгдэжч болно, нэгдэхгүй ч гэж болно. Нэг л зүйлийг ойлгоно гэж би итгэж байна. Би мэдэхгүй байна. Ямар тач би байсгээд л маш хүчтэйгээр энэ бол миний уулзалт. Тэгэхээр би хүсэж байгаа зүйлээ хэлэх болно гэж хэлдэг юм. Гэхдээ би юуны түрүүнд Бурхан биднийг хийгээрэй гэж хэлсэн зүйлийг хийдэг. Тэр энэ бүхнийг хийх чадварыг бидэнд өгсөн. Та нарын хідэн энтэй санал нэгдэж байна. Тэгэхээр би та нарын юунд дээр санал нэгдэж байна гэдэг дээр л анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Та нар юун дээр заа гэж хэлдэг юм мэдхүү? Бурхан бидний хийгээрэй гэж хэлсэн ямар ч зүйл ялаа гэсэн бидэнд тэр зүйлийг хийх чадвар байгаа. Тийм ээ. За би зарим зүйл дээр би хийж чадахгүй, энэ үнэхээр хэцүү, энийг хэцүү гэдгийг таа ч гэсэн би ч мэдэн шүү дээ. Юу гэж би энэ талбар дээр эдгэрэх хэрэгтэй, би донтолттой, би энэ тусалж чадахгүй нэ. Энэ бол миний өсгөөс сурсан зүйл шүү дээ. Гэт цаашаа энэ цаашид хэлэхгүй гэсэн үг юм. Тэгэхээр та нарыг юу хэлж байгаагаа сонсоорой гэж би хүсэж байна. Та нар Бурхан намайг юу хийгээсэ гэж хүсэж байна. Тэрнийг хийх чадварыг тэр надад өгсөн гэж итгэж байна гэж хэлээрэй. Тэгэхээр бидний гомдоо чархлуулсан ч гэсэн бусдыг уучлах чадвар бидэнд байгаа. Тийм учраас энэ танхимд байгаа. Эсвэл зургатаар үзэж байгаа хинт ч болов хэн нэгэн рүү уурлах ямар ч шалтгаан байхгүй. Би өнөө өглөө маш их ирч хүч авч байна. Би итгэж байна гэж хэлж байгаа үгөө бодоорой. Их утга учиртай үг шүү. Бурхан бидэнд яагаад энэ дэлхий дээр ямар нэгэн зүйл хий гэж хэлдэг юм бэ? Тэгээд бидний хийж чадахгүй бол Бурхан яагаад шоолоод суудаг юм бэ гэж юу? Бусдыг уучлал гэж тэр яагаад хэлсэн юм бэ? Яагаад сайхан сэтгэлтэй өрөвч нэгүүлсэнгүй, төвчээртэй өгөөмөр бай гэж хэлсэн юм бэ? Яагаад энэ бүх зааврыг бидэнд өгсөн юм бэ? Залбирлын эмхтэй байгаарай. Бурханы үгийг судал, үгээр дүүр, бусдад тусал, өөрийнхөө төлөө амьдрахаа болж бусдад туслахын төлөө амьдр. Тийм ээ. Бурхан минь эвэ гэж би яах болж байна? Юу гэж та тэр зүйлийг хийх юм бол тэд таны давуу талыг ашиглах болно шүү. Үгүй шалтгаан хэлхэ болоод Бурхан минь та намайг энийг хий гэж хэлсэн л бол таны нэгүслэр таны хүч чадлаар би бүхнийг хийж чадна гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр бидэнд энд бүхэн байна. Гэтэл бид асуудалтай байхыг хүсэж байна шүү дээ. Би их ууртай байна шүү. Юу гэж бид хүсдэггүй залбирах талаар боддоггүй. Бид хүсдэггүй учраас Бурхантай хамт тогтмол цаг гаргах талаар боддоггүй. Бурханд би хүсэхгүй байгаа учраас тантай цаг гаргадаггүй гэж хэлж байна гэд төсөөлөн бодтоо. Тийм ээ, хин ч ингэж хэлэхгүй. Бидэнд бөөн шалтгаан байх болно. Гэхдээ энэ бол зүгээр л шалтгаан шүү дээ. Дашрамт хэлэхэд энэ бол худлаа хэлэх шалтгаан болдог. Бурхан бидэнд үнэхээр их хайртай. Бурхан минь бидний төлөө тэрний өөхийг хүссэн амьдралтай байх боломжийг өгөхийн тулд үнийг тэр төлсөн юм шүү дээ. Хэрвээ бид нар Бурханы өгсөн тэр амьдралд өөрсдийгөө бүрэн дүүрэн зориулвал ичих гимших зүйл юу ч байхгүй байна. Яашва та нар өөрсдөө шийдцгээе, харин би болон манай гэрээхэн эзэнд үйлчлэнэ гэж хэлснийг та нар бүгдээрээ мэдэн шүү дээ. Тийм ээ. Та нар өөрсдөө шийдэцгээе, харин би болон манай гэрээхэн бүгдээрээ эзэнд үйлчлэнэ гэсэн юм. Чин үннийг хэлэхэд юу гэж би энэ зүйлийн талаар дахиад бодох болно. Өчигдөр арай би өнөө өглөө ч гэсэн би энэ талаар жаахан бодож ирсэн.
Хүний хүслийн талаараа хичээлүүдийг их сонссон гэж би бодохгүй байна. Юу гэхээр бид Бурханы нэгүслийн талаар хөвчлэн сонсдог. Би цаг үргэлжил Бурханы нэгүслийн талаар заадаг. Бурханаас салангад би юу ч хийж чадахгүй гэдгээ мэддэг. Гэхдээ Бурхан надаас юу хийгэж хүснэ би тэрийг хийж чадна гэж итгэдэг. Тэрэнгүүгээр би юу ч хийж чадахгүй. Харин тэрнтэй хамт байх юм бол би бүгдийг хийж чадах болно. Бурхан намайг юу хийгэж хүснэ тэрнийг хийж чадах чадвар надад байгаа гэж би итгэдэг. Тийм учраас би төрөл бүрийн шалтгаан гэлхэ болсон. Мэдээч хэрэг ийм болох хүртэл урт хугацаа зарцуулсан. Гэхдээ та нар үнэхээр энийг сонсохыг хүсэж байгаа бол та нарын сүнслэг алхаанд чинь тус болох зүйлийг хийж өгч чадна. Хэрвээ та нар намайг сонсох юм бол над шиг тийм их цагаа дэмий өнгөрүүлэхгүй. Бурхан бидэнд үнэхээр хайртай. Агуу зүйлийн нэг бол намайг сайн сонсороо Бурханы өгсөн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол чөлөөт сонголт юм. Би та нарын өмнө үхэл ба амьдралыг тавьж байна. Амьдралыг сонгох туу. Тэрээр хариултаа хүртэл хэлсэн байдаг. Бид өөрсдөө энийг ойлгохгүй. Энэ бол зүгээр сайн үл гэж байгаатай адилхан. Тэгэхээр би амьдралыг сонгох ёстой юм уу, үхлийг сонгох ёстой юм уу? Би та нарын өмнө үхэл ба амьдралыг тавьж байна. Би амьдралыг сонгох юм бол чи болон танай үр удам амьдрах болно. Бид үр хүүхэдтэй хэдийн болсон шүү дээ. Тэднээс зарим нь өөр цаг хугацаанд бидэнд хандан ээж ааваа маш их баярлалаа. Тууштай алхаж энэ үнийг төлсөнд маш их баярлалаа. Хэрвээ та энэ замыг сонгож тууштай байгааг хүссэн бол өнөөдрийн байгаа энэ амьдрал надад байхгүй байх байлаа гэж хэлнэ. Таныг зөв сонголт хийх үед танд тухайн үедээ ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байж болно. Харин таны үр хүүхдэд таны ач зээ нарт нөлөө үзүүлдэг юм. Би та нарын өмнө амьдралаа үхлийг тавьж байна. Та нар өөрсдөө сонго. Тэгэхээр бидэнд чөлөөт сонголт байгаа. Энэ гайхалтай шүү. Хүмүүсээ би юу хүснэ хийж болно. Гэхдээ чөлөөт сонголттой байна гэдэг бол итгэмээргүй асар их хариуцлага юм. Бурхан бидэнд хайртай, биднийг ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрлсан гэдгээ аль хэдийн хэлсэн. Тэгэхээр энэ бол хөдлөшгүй үнэн гэдэгт итгэх хэрэгтэй. Бидний юу ч хийсэн бэ? Бурхан хайрлах болно. Гэхдээ би танарт өөр нэгэн асуулт тавья. Та Бурханд хайртай юу? Агуу тушаал болоод та нар бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ Бурхан эзнээ хайрл гэдэг. Энэ бол хамгийн агуу, хамгийн чухал тушаал. Чи өөрийн Бурхан эзнээ байгаа бүхнээрээ цаг хугацаагаараа, бүх мөнгөөр, бүх бодол санаагаараа, бүх дадал зуршлаараа, бүх зугаа цэнгэлээрээ хайрл. Та нар намайг уучлаарай. Харин би Бурханыг хайрлахын тулд бүх хүчээ шавхаж байна. Юу гэж би хүч хөдөж байна. Би Бурханыг хайрлаж байна. Би тэрнийг зөвхөн хайрладаггүй. Би тэрний хайрын дотор нь байдаг. Юу гэхээр Бурхан өөртөө харилцах харилцааг бидний амьдралд бий болгохын тулд цаг хугацаагаа зарцуулсан. Би чамд хайртай. Би чамд нэгүслэх болно. Би чамайг хангах болно. Би чамд ивэлээ өгөх болно. Тэгээд ямар ч эцэг эхэд хүүхэд нь ирээд ээжээ аава би танд хэрхэн туслах вэ гэдэг үгийг сонсохыг хүсдэгтэй адилхан Бурханд хандах тэр хэлэх цаг нь ирсэн. Хэрвээ бид тийм цагт хизээч хүрэхгүй бол энэ харилцаа зөвхөн л нэг талын зөвхөн надад өгөөч би дахиад л асуудал орчлоо ээж аава та намайг эндээс гаргаад өгөөч гэдэг л хүүхдүүдтэй адилхан байх болно. Энэ бол тийм сэтгэл хангалуун харилцаа биш. Хүүхдүүд маань бидэн дээр ирээд би танд хэрхэн туслах вэ гэж хэлээсэй гэж хүсдэг шүү дээ. Би хүүхдүүдтэй хамт гэртэй байгаа. Тэгээд тэд нараа өдөр бүр надад би танд ямар нэгэн зүйл хэрэгтэй байгаа тусламаар байна. Яаж туслах вэ? Танд хэрэгтэй байгаа зүйл байна уу гэдэг юм. Тэрэнд би маш их дуртай. Тийм ээ. Миний охин надад тусалдаг. Тэр өглөө над руу уцтана. Тэгэхээр би чи өнөө өглөө юу хийж байна гэдэг. Тэгээд тэр надаар хэлэх ямар нэг юм танд байгаа мó гэдэг. Бурхан минь. Энэ бол үнэхээр гайхалтай. Өглөө бүр Бурхан биднээс өнөөдөр надаар хийлгэх ямар нэг юм байна уу? Бурхан минь, өнөөдөр би таны төлөө юу хийх вэ? Өнөөдөр би таны төлөө ямар нэг юм хийж өгөх үү гэж хэлүүлэхийг хүсдэг. Ядчил та нар залбирлын жагсаалтанда Бурхан минь би таны төлөө юу хийх вэ гэдэг залбирлыг нэмээрэй. Залбир Бурханд талархал өөргөө. Тэгэхээр гмийн талаар бид юу хийх ёстой вэ? Гим нүглийг үзэн ядхаас нааш бид тэрний чөлөөлөгдөн гэдэг боломжгүй зүйл юм. Тэгэхээр хүн бүхэн одоо би гмийг үзэн яддаг гэдэг дасгал хийхгүй юу?
Хүмүүст хийдэг зүйлийг би үзэн яддаг, надад хийдэг зүйлийг би үзэн яддаг. Энэ дэлхийд хийсэн зүйлийг би үзэн яддаг. Хүмүүст учруулсан хор хохирлыг би үзэн яддаг. Хэрвээ та үннийг мэдхийг хүсэж байгаа бол би муу ёрын сүнсийг үзэн яддаг. Яагаад гэвэл тэр бол энэ бүх бузар муугийн үндэс суурь юм. Тэгэхээр сонсооч. Одоо би та нарт Joyce Meyer-ийн нэг номноос жаахан хэсгийг уншиж өгье. Хэдийгээр бид нэр бүхий л төрлийн гим нүгэл уучлагдана гэдгийг мэддэг ч мөн бурхантай харилцах гайхамшигтай харилцаанаас биднийг салгах ямар ч том гим байхгүй ч гэлээ бид гим нүглийн асуудлыг шийдэх хэрэгтэй байсаар байна. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ? Энэ талаар бидний хандлага ямар байх ёстой вэ? Өнөөдрийн миний та нарт хэлхийг хүсэж байгаа нэг зүйл бол гмийн талаарх бидний хандлага ямар байх ёстой вэ гэдэг нэг зүйл байдаг юм. Бурхан гим нүглийг үзэн яддагтай адилхан бид ч бас үзэн ядах ёстой гэж би боддог. Бас бид ариун сүнсний хүч чадлаар тууштайгаар эсэргүүцэх ёстой юм. Гим нүгэлтэд тэмцэхгүйгээр бид хизээч сэтгэл хангалуун байж чадахгүй. Бас Бурханы ариун сүнсээр бид дүүрч чадахгүй. Хэдийгээр бид гим нүглийг үзэн ядах ёстой ч гэсэн бид хийсэн гимнээсээ болж өөрсдөө үзэн ядаж болохгүй. Бурхан гим нүглийг үзэн яддаг ч гэсэн гэмтнийг харилдаг юм шүү. Тэгэхээр би та нарыг дараагийн жижигхэн хэсгийг бас сонсоосоо гэж хүсэж байна. Зөвхөн төлөвшсөн итгэгч хүн л өөрийгөө буруутгалгүйгээр гим нүгэлтэйгээ шударгаар нүүр тулж чаддаг. Христ дотор хинбэ гэдгээ хүмүүс хэрэг мэддэгсэн бол хүчтэй ширүүн номлоос жирхэхгүйс. Нэгэн залуугийн сургаалын бичлэгийг би нэг өдөр сонссон. Юу гэхээр тэр уйлж байсан. Үнэхээр их хайрлагдсан би. Яагаад гэж вэ? Яагаад гэвэл би өөрийнхөө буруу болон сул талтай нүүр тулахыг нэг их анхаардаггүй. Харин би Бурханы надад ямар их хайртай болохыг энэ хайр нь миний буруу эсвэл зөв хийсэн зүйл дээр суйрлагддаггүй гэдгийг би аль хэдийн мэддэг байсан болохоор тэр намайг ямар ч хэлсэн хайрладаг. Харин засах шаардлагатай ямар нэг юм байгаа эсгээ би мэдхийг хүсэж байна. Хэрэг байгаа бол Бурханы төлөө засахыг хүсэж байна. Би хаянга салан амьдралаар амьдрмааргүй байна. Эсвэл би хийдэг зүйлээ л хийж амьдрмааргүй байна. Бурхан минь би хэрвээ таны дургуг хүрэх зүйл хийж байгаа бол та надад мэдрүүлж өгөөсэй. Би ийм зүйл хийхийг хүсэхгүй байна. Өнөөдөр би та бүхэндээ зүрхний хандлагын талаар ярьж байна. Өнөөдөр энэ дэлхий дээр тэр жуудгай сүмдэр хүртэл хэр их буулт болж байгаа талаар та нарт хэлэх зүйл байна уу? Аль үү? Би эдгээр зүйлсээ хийж байгаа ч мөнхийн усад орох болов гэсэн асуултыг асуух ёсгүй. Ийм асуулт бидний оюун санаанд байх ёсгүй. Би тэрийг хийж болох уу? Тэгсэн хэдий ч мөнхийн усад орох хэвээрэл байх уу? Үгүй энэ бол бидний зүрхнээс гарах хашгирaan байх ёсгүй. Харин бидний зүрхнээс гарах дуу бол ийм байх ёстой. Бурхан минь та намайг ямар байгаасаа гэж хүсдэг. Би тийм л баймаар байна. Тэгэхээр би харанхуй гэрэлтүүлэх гэрэл баймаар байна. Би таныг шашинлаг нэгэн байх талаар яриаггүй шүү. Харин шашинлаг байдлаасаа гараад бурханд үйлчлэх нь ямар гайхалтай юм бэ гэдгийг харуулах гайхалтай жишээ болж амьдраасаа гэж хүсэж байна. Би бурханы талаар үнэхээр сэтгэл хангалуун байна. Зөвхөн төлөвшсөн итгэгч хүн л гим нүгэлтэйгээ шударгаар нүүр тулж бас буруутгалыг мэдрэхгүй аж чадна. Гэхдээ гим нүгэл бол бодиттой гэдгийг бид мэдэн шүү дээ. Тэгэхээр тэрэнд идэвдэхгүйгээр хэрхэн гмийн асуудлаа өдөр бүр шийдэх вэ? Энэ нь гим нүглээс бурхан хамаагүй илүү гэдэгт бат итгэлтэй байсаар мөн гим нүгэл бол хүний нөхцөл байдлын мэдгийг таньж мэдснээр боломжтой гэж би бат итгэдэг. Бүгд гимтэй бөгөөд Бурхны алдраас салсан. Тэгэхээр Христийн цусаар дамжуулан бүгд зөвхт болно. Энэ бүгдийн талаар бид юу хэлэх вэ? Бид гим нүгэлдээ байсаар бол Бурхны нэгүсэл улам бэлхэн дүүрэн болох уу? Тэгэхээр Илч Паул нэгүслийн талаар энийг хэлэхдээ хүмүүс Бурхны нэгүслийн улмаас уучлагдсан гэдгийг бас хэр их гим нүгэлтэй байсан хамаагүй Бурхны нэгүсэл тэрнийг арчиж арилгасан гэдгийг сануулж байна. Тэгэхээр хүмүүс дандаа гим нүгэл хийдэг шигэ бүхий л зүйлийн тэнцвэрт байдлаа алдаж байдаг. Тиймээс ч тэрнийг олж авахыг хичээдэг. Юугаач энэ бол их эрсдэлтэй шүү. Бид үргэлж нэгүслийн талаар сонсдог гэж би хэлсэн. Харин өнөөдөр би нэгүслийн талаар цоошин хичээлийг та нарт заамаар байна. Нэгүслийн талаар би заах дуртай л да. Бурхны өршөөл, сайхан сэтгэл, хайрын талаар заах их дуртай. Гэхдээ би та нарт нэг зүйлийг хэлмээр байгаа. Энэ бол бидний сонсох хэрэгтэй цорын ганц зүйл биш. Надад үе миний нүүр рүү гараад энийг битгий заа гэж хэлэх хүн хэрэгтэй болдго юм шүү. Заримдаа бас та юу тарьж байгаагаа хураах талаар та нарт заахыг хүсдэг. Магадгүй одоо та нарт энэ зүйл хэрэггүй байж болох юм. Харин хаяа надад дуулууртай байдлын талаар сургаал хэрэгтэй болдог. Ариун байдлын талаар сургаал би дуртай. Ариун сүнсээр удирдуулах талаар би сургаалд их дуртай. Бурхны үгийн бүрэн зөвлөгөө бидэнд хэрэггүй. Хагас хугас зүйл хэрэггүй. Амен.
Тиймээс Паул нэгүслийн талаарх ийм сургаалыг тэдэнд заасан бөгөөд тэд бүгдээрээ баяр хөөртэй байсан. Тэмч болохоор тэд магадгүй тэдэнд бид гим нүгэл хэдий ихийн тэр хэрээр нэгүсэл их байх нэ гэж хэлсэн байж болох юм гэдгийг ойлгосон баг. Хинч тийм тэнийг биш байлгүй дээ гэж та нар бодож байгаа. Гэхдээ Паул ийм юм битгий байгаасай. Нүгэлд үгсэн бид цаашаа тэрэн дотор хэрхэн амьдрах вэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Библиэлд биднийг нүгэлд үгсэн гэж хэлсэн байдаг. Хэрвээ та Ром 6 бүлэг 11 дугаар ишлэлийг харах юм бол түүнчлэн та нараа өөрсдийгөө нүгэлд үгсэн боловч Бурхан Христ Иесусээр амьд байгаа гэж тооцгож хэлсэн юм. Тиймээс Паул бид гим нүгэлд үгсэн, тиймээс өөрсдийгөө та нар хэрхэн харж байна? Гим таны амьдрал жинхэнэ асуудал болоод байгаагаар та өөрийгөө харж байна уу? Энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм шиг харж байна уу? Эсвэл та би гим нүгэлд үгсэн, гим нүгэлд өөрсдөө үгсэн тооцож байна. Би өглөө басахгүй яагаад гэвэл би гим хийгээ сайж байна. Яг үндэ бол би ариун сүнсээр өдөрдүүлж байгаадаа итгэж байна. Би өнөөдөр зөвхт байдал дотор алхах болно. За та нар одоо сайн сонсоорой. Хэрвээ та тийм ээ хэрэг би гим нүгэл дотор үгсэн бол яагаад одоо хэрн гим хийсээр байгаа юм бэ? Та билнэ үү? Бид бүгдээрээ гим нүгэлд үгсэн гэж хэлсэн болохоос биш гим нүгэл үгсэн гэдэг үг бол Библийн хаанч бичигдээг байна шүү дээ. Тэгэхээр муу ёрын сүнс биднийг мөрдөн мушгиж байна. Сорж байна. Гэхдээ сорилт бол гим нүгэл биш шүү гэдгийг дашрамт хэлмээр байна. Соригдно гэдэг нь гим нүгэл биш ээ. Хэрвээ та өөрийнхөө чөлөөт сонголтоороо үгүй гэж хэлэх юм бол сорилт бол гим нүгэл биш ээ. Одоо та нар ойлгож байна уу? Бид юу ч хийж чадахгүй гэж бодсон дээр шүү дээ. Хэрвээ би сорилтонд ороагүйсэн бол тийм ээ та энийг мартаж үз. Тэгэхээр та нар юу гэж өглөө босонгуудаа надад тийм ч их гайхалтай сайхан санагдаагүй. Би дасгал хийснээс болоод булчин минь чангараад тэрнээс болоод өглөө ирцэрсэн. Тэгтээ баг зэрэг толгоо өвдөж байсан. Тэгээд л би хайж байсан зүйлээ олоогүй. Энэ хүмүүс альва ямиг тавих ёстой газар нь өрөөсөө тавихгүй маа. Би зүгээр л өөрийгөө барьж авсан. За. Эрхэм номлогч. Хандлага зэгсэл. Муу ярийн сүнсний давшилтыг эсэргүүц. Тэрнийг эсэргүүц. Би соригдсон. Өнөө өглөө би буруу хандлага соригдсон юм. Дэлхийд даяар явж хүмүүст 37 жилийн турш номлож байсан өөр нэг конференцийг хүсэж байна. Би тэр оронд дургүй. Энэ газар гэрэл муутай юм байна. Ариун цэврийн өрөөнд дэндүү жижиг юм аа. Гэрэл муутай юм, муухай юм. Зайлвэ. Гим нүгэл үхээгүй. Харин бид гмийн дотор үгсэн. Бузар муу хандлагад эзэмдүүлж тэр хандлагаараа бүх хүмүүст өдөржингөө хандахыг би зөвшөөрдөггүй. Өнөө өглөө гэртээ байсан хүн байна уу? Юу гэж? Яагаад би энэ талаар гомдлож байна вэ гэвэл энэ миний хэрэгс хэтэрсэн зүйл. Би энэ зүйлийг хийхин төлөө Бурханаас сүгдэн гуйсан юм. Юу гэж? Тэгэхээр олон жилийн турш Бурхан минь та намайг ашиглаач. Бурхан минь би энэ дэлхийд нөлөөлөхийг хүсэж байна. Би үндэснүүд рүү явахыг хүсэж байна. Бурхан минь энэ дэлхийд даяар намайг та маш том конференц хийхэд туслаач дээ. Бурхан минь та намайг ашиглаач. Тийм ээ, Бурхан минь би телевизээр номлохыг хүсэж байна. Би радиогоор номлохыг хүсэж байна. Бурхан минь та надад туслаач дээ. Та ийм зүйл тусч байгаадаа итгэлтэй байна уу? Би гэрлэхийг хүсэж байна. Бурхан минь надад туслаач гэд. Юу гэж загалмаар явахын тулд биш, харин Бурхан эцгийнхээ хүслийг биелүүлэхийн тулд Иесус соригдсон юм. Дашрамт хэлэхэд тэрэнд ирсэн сорилт бол амархан байгаагүй. Бурханд дуулууртай байхад амархан байгаагүй юм. Иесус миний хүсэл биш, таны хүсэл биелэгдэх болтугай. Би энд байна. Бурхан минь, та өөрийнхөө хүслээр үйлд гэж хэлсэн. Өглөө бүр гараа өргөөд ингэж хэлбэл ямар нь Бурхан минь би энд байна. Та өөрийнхөө хүслийн дагуу үйлдээрэй. Бид нэр ухаалаг байгаад Бурхан минь өнөөдөр би соригдох болно гэдгийг мэдэж байна. Яагаад гэвэл муу ёрын сүнс намайг үзэн яддаг. Гэхдээ таны ариун сүнсний мэрэгэн ухаан хүч чадлаар би сорилтыг эсэргүүцэж чадна гэж итгэж байна.
Харин бурхан минь, хэрвээ би унах юм уу бүтлгүй болсон ч гэлээ та миний төлөө аль хэдийн үн цэнийг төлж намайг худалдан авсанд би талархаж байна. Та намайг ямар ч нөхцөл болзолгүйгээр хайрлсан гэдгийг би мэднэ. Харин бурхан миний төлөө нас барсан таныг би олохыг хүсэж байна. Таны үгсэн тэр амьдралаар би амьдрахыг хүсэж байна.